За эхний түүхийг өвдөлцөхийн үлдээсэн бүх соёлыг өнөөдөр бид нар уламжлан нээж, олж, хадгалж, хамгаалж, сэргээж байгаа нь үнэхээр бид нар азтай болсон. Яг би гэж хэлж байгаа гэхээр өнгөрсөн 7 хоног 8-10 дугаар зууны үеийн Геданы үеийн Гэрлэн бас хотын самхыг сэргэн босгосон. Тэр ард хэмжээнд оролцоо тэр өвдгийн их сүнсэн онцгой хүрчээсэн бол одоо өнөөдөр ихэд төргийн үеийн өвдөөцөн үлдээсэн хангалттай хөгжмийн зэмсэг марк болон хойч бид нар хийж байгаа. Цаг хугацаа гэдэг бол шилэн дөнгөр боловч цаг хугацаа бид нар гайхалтай сайхан мэдрэмжийг авч ирдэг юм байна. Тэгээд энэ бүх сайхан ажлыг санаачилсан Монгол Улсын компани хамт олон тав маш их баярлалаа. Та нар үндсэндээ Монголын урлагийг дэлхийд дахинаар сурчдаг хамгийн том гавьяаг байгууллаа гэж үзэж байна. Түрүүнд Анхаатар дарга маань хэлсэн 25 дахь хөгжмийн марк гэж. Үнэхээр энэ цаана бас бид бүгдийн сурчдах олон сайхан хөгжим, олон сайхан урлагийн төрөл байгаа гэдгийг та бүдээ бас уламжилчихъя. Тэгээд энэхүү ажлыг санаачилсан гам бүрүүдээ, агуу хөгжимчин, мөн эрдэндээ энэ ажлыг хийсэн бүх усуудад тэгээд дээр нь марк сонирхчдоо та нар бол нэгэн сайхан ховор үзмөртэй боллоо. Тэгээд би сонссон энэ маркетчероос олддгоо гинлээ маш өндөр үнээр хэвлэгддэг, маш цөөхөн хуваар хэвлэгддэг. Тэгээд марк сонирхчд маань ерөөсөө энэний төлөө бол нөгөө цагаандаа хийдэг гэж сонссон. Тэгээд үнэхээр ийм сайхан цагийг бид нар амьдарч өвдгийнхэн үлдээсэн өв соёлоор бахархаж байгаад үнэхээр баяртай байна. Ингээд та бүхэн сайн үзье. За баярлалаа. За дараагийн Алтай ятга болон ахуйд ятга эртний нүүдэлчдийн дэвсгтээр хөгжиг төслийг санаачлагч Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал хөгжмийн зохиолч соёл судлаач гам бүрэн таныг баяр хүргэж өгөх юмны байна. Өнөөдөр ихсийнхаа онцлогоор болж байна. Өнөөдөр эртний нүүдэлчдийн өв соёл одоо эцмаа эртний хөгжмийн зэмсэг археологийн олдвор болж биежж гарч ирсэн нь монголчууд эртний өндөр хэмжээний өв соёлтой байсны том нотлохоо юм аа. Тэгэд энэ сайхан зэмсгийг олж илрүүлсэн Шинжлэх академийн археологи хүрээлэнгийн эрдэмтэн шинжилгээний ажилтан доктор профессор Турат ахлагчтай босод эрдэмтэд мөн Алтай хятадхан дээр өрөөний бичгийн судалгаа хийсэн Түрк хэлний доктор, өрөөний бичгийн судлаач Батболох доктортой. Тэгэд дээрээс хөгжмийг бол ердөөсөө бурхны хэл гэж ярьдаг. Хөгжмийг уралсан хүний хүн бурхны дархан гэж ярьдаг. Маш өндөр хэмжээнд ийм дархтуудыг гар урлаачдыг өндөр хэмжээнд төрөөс мэддэг байсан. Тэгвэл өнөөдөр ахуй хятадыг уралсан Аранхай урлаач дэмжиг гар байхдаа дэмжиг гарах мэдэн сууж Алтай ятгыг уралсан Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэй гэрчлэн магна хөгжмийн үндэсний үйлдвэрийн эзэн байгуулж байхдаа энэ зөвхөн хүмүүс би өнөөдөр маш ихээр баяртай гэж хэлмээр байна. Энэ эртний улс соёлыг дэлхийн дахинд дархан тунгаглах энэ сайхан мөч эмх боломжийг бүрдүүлсэн Монгол шуудын компани, мөн цахилгаан холбоо, технологийн мэдээллийн газар та бүхэнд бол туйлын баярлалаа. Мөн Алтай ятгаар дамжуулаад энэ сайхан маркны зургийг зурж олон нийтийн хүртэл болгож байгаа зураач цэнгэлдэж гэсэн маш их баярлж байна. Алтай ятг бол монголчуудын оюун санааны бэлэг тэмдэг юм. Энэ бид ховдонг манхан сумын малчин иргэдээс эхлээд мөн сургуулийн багш нараас мөн эрдэм судлаачдаас, докторуудаас, хөгжимчид, хөгжим урлаачид, дуучид, туйлчид бүгдээ гар буй оролцож өнөөдөр Алтай ятга Монгол төмний нэг нь өв болж үлджээ. Энэ өв 100 жилээр заавал үлдэх ёстой. Дахиж хизээж бүс тасрах ийм үнэт өв соёл юм аа. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Би өнөөдөр энэ сайхан энэ дээр нэгэн том их хүнийг би урьх хэрэгтэй байсан. Тэр бол урлаг судлалын ухааны доктор профессор Нацгийн Жанс нар багш.
Жанстар бол өнөөдөр энэ дээрээ хэлэх ёстой байсан. Тэр үгийг би бас нэлээд нэшлэж бас өөртөө нь уулзч ярьжсэн учраас 3 өгүүлбэр бас миний гард үлдсэн. Би энэ заавал хэлж үлдээх бас хүсэж байна. Хүн тохиол замгааны сэтгэлгээгээ илэрхийлэх хангалтгүй байдаг учраас хэл бий болжээ гэж. Хэлээр илэрхийлэхэд хангалтгүй учраас хөгжим үүссэн гэж ийм нэгэн яриа байдаг юм байна. Би түүнийг тохионы дараа хэлний дараа хөгжим үүссэн түүхэн үйлчлэл гэж биш. Хөгжмийн сэтгэлийг илэрхийлэх хамгийн хүчтэй зэвсэг бол хөгжим юм а гэж ухаартай байж. Энэ утгаараа Монгол алтайгаас олдсон дайчин эрийн ятга орчлонгийн дуун долгионы язгуур тулгуур тогтолцоо болсон 5 нэгшгийн цогц завцтай байгаагаараа 1400 жилээс цааш он жилүүдэд талын нөлөөлж яруу сайхны жинхэнэ дуу хуурын эзэд байжээ гэж тодорхойлсон байна. Тэгэхээр өнөөдрийн алтай ятга бол дээрээс өгөгдсөн өгдөл энэ бол бурхтын хэл түүнийг болсон урлаач та бүхэн мөн биднэрт энийг учруулж өгсөн маш баярлалаа талархаж байна. Баярлалаа. Гамбараа судлаачтай баярлалаа. За алтай ятга домогт нүүдэлчин бэсрэг туйл үгийг төшийн бодонгууд хөгжмийг дагууны гам хуруу алтай ятгах судлаач гам хуруу нэрт ятгаж мөнх эрдэнэ 4-өөс 10 дугаар үеийн язгуур урлагийн өвөг дэвж алтай хамтлаг